Ур амьсгалын өөрчлөлт, уул уурхай бэлчээлэлт зэрэг байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэн экосистем дороотож байна. 2020 оны байдлаар Монгол орны газар нутгийн 76.9% нь их дунд хэмжээгээр дороотсон байна. Монгол орон 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарьж ургуулхаа зарласан бөгөөд байнсан нэмэгдүүлэх зүйлжилт, газрын дороотлыг бууруулах ногоон хөгжлийн зорилтыг дэвшүүлэн нөхөн сэргээх мод тарих үйл ажиллагааг орон даяар эрчимжүүлж байна. Нөхөн сэргээлтэнд ашиглаж буй ургамлыг байгальд 100% дасан зохицуулахын тулд химийн болоод органик бордоог ашигладаг. Монгол улс жилд дунджаар 200 мянга гаруй тонн алтын бордоо хэрэглээс 95 орчим хувийг нь импортоор авдаг. 2024 онд 60%, 2025 оны эхний хагаст 1.5 дахин нэмэгдсэн нь химийн бордооны хэрэгцээ тохиол өсөх хандлагатай байна. Энэ хэд өсөлтийг байгалийн аргаар хянах ёстой. Байгалийн ургамал болох сөвгөн мөргсийг биотехнологийн аргаар ургуулan харьмж яснаар органик бордоод бий болгох боломжтой. Уг ургамал нь агаар дах хацтыг хүрсэн шингээснээр өөрийгөө болон бусад ургамлыг химийн бордоогүйгээр тижээж шим тижээд бүхий хүрсийг бэлтгэн. Энэ нь урт хугацаанд хүрсний органик бүтцийг сайжруулж илэгдэл тэмцлийг бууруулна. Бид сөвгөн мөргсийг биотехнологийн аргаар гарган авснаар импортын химийн бордооны хамаарлыг бууруулж Монголын хөрсний үржил шимийг байгаль орчинд ээлтэй хэмнэлттэй аргаар тогтвортой нөхөн сэргээх боломжтой.